Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байна. Тэгээд зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг номын 23 дугаар бүлгийг үзэж эхэлж байгаа. За тэгээд ер нь энэ 22 дугаар бүлгээс ахуулаад бид нар юун тухай суралцж байгаа вэ гэвэл та бидний энэ ертөнцид амьдрах та хийх ёстой одоо 3 дахь зүйл бол бид нар одоо энэ ертөнцид амьдрах хугацаанд Есүстэй адил болж өөрчлөгдөхийн тулд юм аа гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар өнөөдөр хүртэл амьдарч байгаа тэр зам төрхөө өөрчилж Есүстэй адил болж өөрчлөгдөх юм аа. Бид нар Библиэлд уншиж байгаа тийм ээ. Бурхан хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн гэдэг. Тэгвэл өнөөдөр та бидэрт байгаа тэр Бурханы дүр төрх бол бидний нүгэл гим дотор амьдрснаас болоод тэр Бурханы биднэрт байгаа тэр дүр төрх бол өөрчлөгдсөн, хувирсан, тийм ээ, муудсан, эвдэрсэн ийм дүр төрхтэй байгаа. Тэгэхээр бидний ертөнцид амьдрах хугацаанд тэр анхны Бурхан анханасаа биднийг одоо ямар дүр төрхтэй байгаараа гэж хүссэн, яг тэр дүр төрхтэй адил болж өөрчлөгдөв. Тэгэхээр тэр анханасаа Бурхан биднийг хүнийг яг ямар байгаасаа гэж хүссэн тэр дүр төрх гэдэг бол одоо Есүс юм аа. Тэгэхээр бид нар одоо Есүсийг харахтаа хүн гэдэг чинь яг ийм байх ёстой юм байна. Ийм зүйлд ингэж хандах ёстой юм байна. Энийг чухал гэж үздэг, энийг буруу гэж үздэг, тийм ээ. Аливаа одоо амьдралын асуудлуудад яг ингэж хандах ёстой юм байна гэдэг тэр стандарт дүр зургийг бид нар Есүсээс хардаг гэсэн үг. Тэгээ бид нар одоо энэ бүлгээс өнгөрсөн 22 дугаар бүлгээс ахуулаад бид нар ер нь нэг үндсэн зарчим ярьж байгаа. За тэр одоо бидний өнөөдөр хүртэл итгэж одоо ирсэн тэр итгэл үнэмшлээс өөр тэр одоо бидний энэ амьдралдаа ойлгож авах ёстой, анхаарах ёстой хамгийн одоо чухал үнэн болвол юу байна вэ гэхлээр за Бурхан хамгийн нэгдүгээр тийм ээ. Бурхан та бидний хэн байгаагаас илүү одоо ямар амжилттай, ямар ажил хийдэг тийм ээ. Одоо энэ ертөнцийн хувьд хэр зэрэг амжилттай мундаг байгааг сонирхохоос илүү та бидний зам төрхийн төлөвшөлд илүү их анхаарал тавьдаг юм аа гэж. Тийм ээ. Бид нар ярьсан тийм ээ. Одоо ингээд за танд одоо 6 настай юм уу 6-7 настай хүүхэд байна гэж бодъё тийм ээ. За танд одоо байгаа тэр 6-7 настай хүүхэд чинь одоо сургуульдаа сураад онц аваад медаль тэмдэг аваад л одоо ингээл янз бүрийн баярын бичиг одоо цом мом барьж ирээл байна гэж бодъё. За тэр 6-7 настай хүүхдийн тэр сургууль дээр олж байгаа амжилт тэр ангийнхаа сургуулийн хүүхдүүдээс илүү байгаа тэр одоо амжилт нь танд мэдээж таатай. Гэхдээ тэр бол таны хувьд одоо тэр хүүхдээ хараад миний хүүхэд мундаг хүүхд юм аа гэж одоо бодох тэр хэмжүүр нь бас хараахан биш. Бид нар тэр 6-7 настай хүүхдийг сургуультай хэр зэрэг одоо эрдэм ном сураад л мундаг амжилт гаргаад л алтан медаль аваад л одоо өргөмжлөл аваад байна гэдгийг нь сонирхохоос илүү бид нар юунд сонирхдаг вэ гэвэл яг үнэндээ миний хүүхэд яг ямар зан чанартай хүүхэд болж байна. Тийм ээ. Бусд хүүхдүүдтэй хэр зэрэг эвсэг юм, бусд хүүхдүүдтэй найзалж үерхэж чаддаг юм уу? Багш сургууль дээр одоо бусд хүмүүстэй харьцахдаа яаж харьцдаг юм, тийм ээ? Яг хувь хүний хувьд миний хүүхэд ямар хүүхэд болж? Миний хүүхэд одоо ингээл сургуулиас ирэхдээ л ангийнхныгаа муулаад л тэр хүүхэдтэй муудсан, энэ хүүхэдтэй сайдаатглаа, энэ хүүхэд энэ багш муухай, энэний хичээл дахиж суухгүй гэдэл ингээд ирээд байдаг бол танд ямар санагдах вэ? Миний хүүхэд энэ одоо тэр сургууль дээр гаргаж байгаа амжилтаас илүү энэ хүүхдийн зан төрхийн хувьд бас болохгүй байна гэдэг нь таны сэтгэлийг зовоож эхэлнэ, тийм үү?
Тэгэхээр өөрөөр хэлбэл та одоо сургуульд орчихсон тэр 6-7 настай хүүхдийн хэр зэрэг онц сурж, хэр зэрэг мундаг диплом, алтан медаль авж байгааг нь сонирхохоос илүү таны хувьд хүүхдээ чинь зан төрөх ямар байна? Тийм ээ? Одоо амьдралын асуудлууд тулгархад миний хүүхд хэрхэн одоо түүнийг шийдэх чадвартай юм. Хүнд хүчрийг бас хэр зэрэг давах чадaltaй юм. Үүрэг хариуцлагыг хүлээж аваад бас түүнийхээ төлөө зогсох чадвартай юм уу, үгүй юм уу, тийм ээ? Өөрөөр хэлбэл таны хувьд таны хүүхдийн тэр 6-7 настай хүүхдийн амжилтаас илүүгээр миний хүүхэд хувь хүний хувьд ямар зан төрхтэй болж ийн гэдэг нь хамаагүй илүү чухал. Таны хувьд анхаарлыг чинь, таны сэтгэлийг одоо зовоох зүйл болвол таны хамгийн гол сэтгэл тавих зүйл бол таны хүүхдийн зан төрхийн төлөвшил юм аа. Тэгвэл яг Бурхны хувьд хүн бол яг ийм. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурхан та бидний энэ ертөнцид олоод байгаа амжилт, аваад байгаа алтан медаль, өргөмжлөл, диплом одоо энэ шагналаас илүүтэйгээр Бурхан бидний юу хардаг гэвэл миний хүүхдийн зан төрх, хувь хүний хувьд яг ямар зан төрхтэй, ямар хүн болж ийн гэдгийг нь хардаг. Тийм ээ? Тэгэхээр энэ үнэн дээрээс та бидний энэ одоо амьдралд хандах хандлага эхлэх ёстой юм аа. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар юу гэнэ? Бурхан миний энэ ертөнцид олж байгаа амжилт, хийж байгаа зүйлсээс илүүтэйгээр Бурхан миний хувь хүний хувьд хэн байна гэдэг нь л Бурханд хамгийн чухал байдаг юм аа. Бурхан үүнийг л анхаардаг. Тэгээд Бурхан амьдралын асуудлууд, тийм ээ, амьдрал тохиолдож байгаа зүйлсүүдээр дамжуулж надад дутагдж байгаа зан төрхийг надад бүрдүүлэхээр ажилладаг гэсэн үг. Тэгээ бид нар одоо хоёр дахь гол зарчим, хамгийн нэгдүгээрх нь юу гэнэ? Бурханы хувьд бидний энэ ертөнцийн дээрх амжилт ололт биш. Бидний хувь хүний зан төрх бол Бурханы хувьд хамгийн чухал юм аа. Тэгээд дараачих нь Бурхан бидний амьдралын туршид та биднэрт дутагдж байгаа тэр зан төрхийг төлөвшүүлэхийн тулд ажилладаг гэсэн. Тэгвэл та биднэрт дутагдж байгаа тэр зан төрхийг ямар зүйлс бүрдүүлдэг вэ? Тийм ээ? Бид нар одоо энэ өнгөрсөн бүх одоо сургалтын турш ярьж байгаа, тийм ээ? Танд ямар зан төрх бүрдүүлмээр байна? Яг тэрний эсрэг нөхцөл байдал танд тэр зан чанарыг бүрдүүлдэг гэж. Та хүчтэй зан төрхтэй болъё гэвэл танд амар тайван амьдрал биш, амьдралын хүнд бэрхийг он жил дараалан үүрч байж та сая хүчтэй зан төрхтэй болдог. Та хизээ төвчээртэй болдог гэвэл төвчхийн аргагүй, төвчшгүй хүнд бэрх урт удаан хугацаанд үүрч байж та сая төвчээртэй болдог. Та хэрхэн бусдыг хайрладаг болдог вэ гэвэл, тийм ээ? Хайрлахын аргагүй, харилцааны бөөн зөрчилтэй хүмүүстэй харилцаж явж сая хүнийг байгаагаар нь хүлээж авч хайрлаж сурдаг. Тэгэхээр бид нар одоо нэг энэ Бурхан хүн хоёрын хоорондын харилцааны нэг хэдэн үндсэн чухал зарчмыг бид нар ойлгож авч байна. Нэгдүгээр, Бурхан та бидний энэ ертөнцийн юу хийж ийн гэдгээс илүүгээр хэн байна, хувь хүний хувьд хэн болж байна гэдгийг л Бурханы хувьд бүхнээс илүү чухал байдаг. Тэгээд Бурхан энэ ертөнцийн бидний туулж байгаа амьдралыг ашиглаж та биднэрт ямар зан төрх бүрдүүлмээр байна, тэр зан төрхийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг гэж. Тэгээд дараагийн нэг чухал үнэн нь юу вэ гэхээр танд ямар зан төрх бүрдүүлмээр байна. Яг тэрний эсрэг нөхцөл байдлыг туулж ижил танд тэр зан төрх бүрэлддэг юм аа. Тэгэхээр одоо хүмүүс бид нар энэ амьдралыг ертөнцийг хараад нэг ойлгож ирсэн нэг үндсэн ойлгож нэг буруу хараа хандлагаасаа бид нар салах ёстой юм аа. Тэр нь юу вэ гэхээр бид нар ерөөсөө энэ ертөнцийн дээрх амьдралаа амар тайван байлгах гэж хичээж зүтгээд байдаг. Бид нар бодохдоо Бурхан намайг ивэх юм бол одоо би айгүй баян тарган цатгалан амьдралын ямар ч асуудалгүй, би мийч өвддөггүй, дандаа эрүүл саруул хийж байгаа ажил бүхэн бүтээдэл, тийм ээ? Одоо ингээл миний залбирал болгонд Бурхан хариулаад ингэж амьдрнаа гэсэн ийм ойлголцоотойгоор бид нар Бурхан дээр очдог. Тэгээ бидний итгэлийн амьдрал ерөөсөө ингэж явдаггүй. Яагаад вэ гэхлээр Бурхан биднийг энэ ертөнцид амар тайван жаргах гэж авчираагүй маа.
Бурхан бидний энэ ертөнцийн дээрх амьдралыг ашиглаж тэр өөрийн хүссэн зан төрхийг биднэрт суулгахын төлөө энэ ертөнцийн дээрх бидний амьдралыг ашигладаг юм а. Тэгэд ямар үндсэн зарчим байна гинэ? Танд ямар зан төрх бүрдүүлэх хэрэгтэй байна? Яг тэрний эсрэг нөхцөл байдал танд тэр зан төрхийг бүрдүүлдэг юм а. Тэгэхээр одоо 23 дугаар өдөр бид хэрхэн өсдөг вэ гэж Эфес 4:15 Бурхан биднийг бүх зүйлсд Христ адил болж өсөхийг хүсдэг. Эфес 4:14 бид хүүхэд мэт балчраараа байх ёсгүй гэсэн. Бурхан таныг өсч төлөвшөхийг хүсдэг. Тэнгэрлэг эцэгт таныг өсөн төлөвшөж Есүс Христийн зан төлөвийг өөртөө төлөвшүүлэхийг амьдралд танд зориг болгон өгсөн. Харамсалтай нь Христэд итгэгч сая хүмүүс биеэрээ өсч том болох хэдий ч сүнсний өсөлтийн хувьд балчир хүүхэд чиг байсаар байна. Яагад гэвэл тэд өөрсдөө сүнсээр өсч төлөвшөхийг хүсэж чармаадгүй учраас сүнсний хувьд живэх өлгөөнөөсөө салалгүй балчир хിവэрэ байдаг ажээ. Тийм ээ. Тэгэхээр одоо сая бид нар ярьлаа шүү дээ. Бурхан та биднийг зан төрхийг төлөвшүүлэхийг хүсдэг гэж. Тийм ээ. Тэгэхээр та биднийг өсөж төлөвшөж зан төрхийн хувьд бүрэлдэж хүн болохыг Бурхан хүсдэг. Тэгтэл бид нар яадаг вэ? Бид нар ерөөсөө яг тэр өлгийтэй тэр памперстай хүүхэд шиг сүнсний хувьд яг тэр чигээрэл байгаад байдаг. Та өнөөдөр Бурханд хандахдаа Бурхан миний амьдралыг амар тайван болгож өгөх ёстой. Бурхан намайг баян тарган цатгалан эрүүл сарвуул миний хүссэн болгоныг биелүүлж өгөх ёстой гэдэг ийм л хүсэл хандлагаар та Бурхан дээр очиж байгаа бол тэгээд энэ хүслүүдийг маань биелүүлж өгдөг бас арга технологи байдаг гэж итгэж байгаа бол та бид нар сүнсний хувьд ерөөсөө өсөж төлөвшөөгүй нэлх хүүхэд шиг чигээрээ байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бид нар Бурханыг чиг амьдрал ертөнцийг чиг өөрийгөө чиг шал буруу харж байна гэсэн үг. Тэгээ бид нар Бурхан дээр очиод яг тэр нэлх хүүхэд шиг тийм ээ. Би намайг өлсөөд байна, надад хоол өгөөд, би цангаад надад уух юм өгөөд, би юмар дутгаж гачигтаад байна, энийг өгөөд. Тэгээ өгөхгүй чи яасан муу аав ба, яасан муу Бурхан бэ гэж бид нар Бурханд хандаад яваад байгаа маань. Бидний сүнсний хувьд огт өсөж төлөвшөөгүй байна гэсэн үг юм аа. Сүнсний өсөлт нь өөрөө аяндаа ирдэггүй бөгөөд бид өсөхийг шийдвэртэйгээр зорих ёстой. Та сүнсээр өсөхийг чин сэтгэлээсээ хүсэж, шийдвэр гаргаж, чармаан зүтгэж, түүн дээр туйлбартай байх хэрэгтэй. Христтэй адил болох үйл явц буюу дагалдагч болохын үргэлж шийдвэр гаргахаас эхэлдэг. Матай номын 9:9-д тэр түүнд одоо Есүс явж байгаад Матайг хараад хэлж байгаа. Тэр түүнд наашир миний дагалдагч бол гэхэд Матай босч түүнийг даглаа гэж бичигдсэний адилаар Есүс биднийг дуутахад бид дагах ёстой. Хамгийн анхны дагалдагчид Есүсийг дагаж эхлэхдээ шийдвэрийнхаа бүх үр дагаврыг ойлгож мэдээгүй бөгөөд зүгээр л Есүсийн урилгыг хүлээн авсан. Тиймээс эхлээд таач гэсэн дагалдагч болох шийдвэр гаргахад хангалттай. Тэгэхээр бидний өнөөдөр одоо ингээд итгэгч хүмүүс бидний энэ итгэлийн амьдралд хийж байгаа маш том алдаа, маш том буруу хандлага юу байдаг вэ гэвэл Бурхан дээр итгээд Есүс дээр итгээд л очичвол миний амьдрал одоо ингээл бүтэлтэй те ингээл хамаг юм сайн сайхан болноо. Ямар ч асуудалгүй болноо гэдэг ийм хүлээлт бол та бидний маш их буруу хандлага байдаг. Тэгээд ингээ хүлээгээд одоо Бурхан ч надад хайртай юм чинь миний энэ юмыг бүтээж өгөх ёстой. Миний энэ болохгүй байхад Бурхан би энэ юм бүтэхгүй, энэнд би их зовоод байна тийм ээ. Бурхан надад хайртай болвол энийг надад шийдэж өгөх ёстой гэж бид нар Бурханд ханддаг. Тэгээ Бурханд бид нар тундирхан, Бурханд бид нар уурлна, Бурханд бид нар гомдно. Тийм ээ? Ийм янз бүрийн хандлагуудыг бид нар Бурханы өмнө гаргадаг. Тийм ээ? Яг одоо жоохон хүүхэд тоглоомын дэлгүүрт орчоод тоглоом авчих гээд ээжигээ аавыгаа дуудаад орилоод өгөхгүй болохоор нь ээж аавгаа зодох гээд орилоод уйлаад тийм ээ? Яг тэрэн шиг бид нар Бурханы өмнө айшилж байдаг. Тэгэхээр бид нар яагаад ингэж хандаад байна гэхлээр бид нар энэ ертөнцийн амьдралыг
Бурхан юу хүсдгийг, биднэрт юу хэрэгтэйг бид нар мэдэхгүй учраас бид нар яг тэр балчир хүүхэд шиг зөвхөн өөртөө юу хүсэгдэж байгааг л бид нар Бурханаас нэгтгэх учраас ийм хандлага гаргаад байна. Тэгээ бид нар ингэж сүнсээр өсөхийг бид нар өсөж төлөвшөхийг чармаадаггүй учраас бид нар өнөөдөр хүртэл ингээл Бурханаас нэг юм нэгтэг. Тэгээ Бурхан тунирхдаг. Тэгээ Бурхан бидний хүссэн зүйлсийг өгөхгүй болохоор бид нар ингээ Бурханы учрыг олохоо болоод ингээд бүгдээрээ төөрөлдчихсэн юм стресссэн итгэгч нар болцсон байна. Тэгвэл бид нар эсрэгээр яана гинэ? Бурханы хувьд миний энэ ертөнцид юу хийж байгаа нь биш, юу хийж бүтээж байгаа нь ч биш. Тийм ээ? Яг үнэндээ би хэн байна гэдгийг нь л Бурханд чухал. Тэгээд та өөрийнхөө хүүхдийг хараад энэ миний хүүхд аягүй муухай хувээчээс хүүхд болж байна. Миний хүүхд хүмүүстэй харилцаж чаддаггүй, тийм ээ? Нэг харилцааны юм эвгүй хандлагууд дотор, харилцааны янз бүрийн зөрчлүүд дотор өөрийгөө авч явж чаддаггүй. Ийм зүйлийг ерөөсөө ингээд давж гарч чадахгүй байна гэдгийг хараад одоо ингээд за эцэг эхүүд бол ер нь ингээд за бидний үед бол одоо хүүхдээ харж байгаа за манай энэ мөн ялцараа байна энийг цэрэгт явуулнаа гэдэг. Цэрэгт явуулцдаг. Тэгээ цэрэгт очиод одоо тэр хуучин оны зэргүүдэд зодуулна, дэглүүлнэ, дарагдаа дэглүүлэн тийм ээ. Олон янз бүрийн олон ааштай хүмүүстэй харилцаж тэгээ 2-3 жил тэр одоо тэр хямралын дундуур туулаад ирэхэд тэр хүүхэд сая ирэх хүн шиг тийм ээ төлөвшсөн янз бүрийн зан ааштай хүнд одоо өмнө нь бол нэг хүн нэг ганц үхэлчл ургнаад л шаргунаад л гомдоод л эсвэл уурлаад л хүн амьтантай муудалцаал хүний үг даадаггүй байсан бол тийм ээ харин ч одоо хүний үг даадаг олон хүнтэй харилцаж чаддаг хүмүүсийн дунд бие өөрийгөө айтайхан аваад явж чадах чадвартай ийм хүн болж ирдэг. Тэгээ юу тийм тэр хүүхдийг тийм төлөвшөлд хүргэж ийн гинэ тэр туулж байгаа хүнд хэцүү нөхцөл байдал нь тэр зан чанарыг бүрдүүлээд байгаа юм. Тэгэхээр бид нар Бурхан намайг төлөвшүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд Бурхан өнөөдөр таны амьдралд яг ямар асуудал тулгараад байна? Ямар асуудлууд байна? Харилцааны асуудал байна уу? Мөнгөний асуудал байна уу? Эсвэл одоо ажил төрөлчин бүтэхгүй байна уу? Эсвэл таны амьдралд айгүй хүнд хүчээр өдрүүд үргэлжлээд байна уу? Хүнд хүчээр өдрүүд байгаа бол эн чинь юу гэсэн үг вэ гэвэл Бурхан таныг хүчрхэг хүн болохоор ажиллаж байна гэсэн. Та эргэн тойрныхоо байдлыг төвчхийн аргагүй ядарч зүдэрч байгаа бол Бурхан танд төвчээрийг суулгаж байна гэсэн. Таны амьдрал гачигдал өр шир байгаа бол Бурхан таныг өөрийг нь харах, мөнгийг харах хараан дээр таныг зөв байр суурин дээр очихын тулд танд энэ хүндийг үүрүүлж байна гэсэн. Тийм ээ? Тэгэхээр бид нар ихэнхдээ ингэж боддог. За би ер нь одоо ингээд сүмд яваад тэгээд одоо ингээд Библи уншаад залбираад л ерөөсөө ингээл байвал би нэг аяндаа л нэг өдөр аюу мундаг сүнсээр өсчихнөө. Тийм ээ? Бид нар ингэж бодоод байдаг. Өөрөөр хэлбэл би одоо ингээд яах вэ тийм ээ? Би одоо ингээд аюу хурдан гүйдэг хүн болмоор байна гэж бодъё. Тийм ээ? Тэгээ би одоо ингээд хурдан гүйхэлтээр хичээлэхгүйгээр диван дээр суучгаал тэгэл баахан нөгөө нэг гүйж байгаа хүмүүсийг үзээд л яаж гүйлтийн техникийг судлаад л тийм ээ? Ерөөсөө ингэж гүйх ёстой юм байна. Ингэж одоо ингээд өвлөө олимп гарч ийн тийм ээ? Тэгэл бид нар чинь нөгөөдхий чи үзээд л ингэж гүйдэг юм байна. Ийм техник байдаг юм байна. Ийм олон янзын одоо гүйх аргууд байдаг юм байна. Ойрын зайд бол ингэж гүйх ёстой юм байна. Холын зайд ингэж явах ёстой юм байна гэл ингээд нэвт судлаад байдаг. Тэгсэн мөртлөө ерөөсөө босч гүйдэг. Ийм байгаад байвал тэр хүн хурдан гүйхч болох уу? Болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг ингэж ханддаг. Ерөөсөө сүмд яваад л одоо пастор янз бүрийн номлолууд сонсоод л ерөөсөө тийм шашинсан хүмүүс зөндөө ерөөсөө дандаа л номлол сонсоод л магтан дуу одоо дуулаад л тийм ээ. Зөв сайн. Гэхдээ дандаа л тэгээд байхад нь таныг сүнсээр өсгдөг юм аа. Та юу таныг сүнсээр өсгөнө гинэ? Та өөрөө шийдвэр гаргаж алхам хийх ёстой. Би ерөөсөө өөртөө юу шийдэх. За би ерөөсөө сүнсээр өснөө.
Би сүнсээр өсгөнө. Тийм ээ. Би ийм сонголт шийдвэр гаргана. Тийм ээ. Тэгээд за би сүнсээр өсөх маань одоо хамгийн ихний алхам бол надад өнөөдөр өгчихсөн энэ амьдралын асуудлуудыг би хараад одоо ингээд миний амьдралд ийм одоо хүнд хүчээр ачааг бурхан өгсөн байгаа бол би үүнийг нь үүрсэн шиг үүрнэ. Яагаад энэ ачаа миний амьдралд зөвшөөрөгдсөн бэ гэвэл үүгээр дамжуулж бурхан миний зан төрхийг бүрдүүлэх гээд байгаа. Бурхан үүгээр дамжуулж намайг хүчтэй, зоригтой, төвчээртэй хүн болгох гэж. Тийм учраас энэ ачааг нь үүрсэн шиг үүрнэ гэдэг энэ сонголтыг, шийдвэрийг гаргаж байж үнний дагуу алхаж байж сая бид нар сүнсээр өснө. Үгүй бол бид нар зүгээр л Есүсийн тухай уншдаг, мэддэг, судалдаг, Есүсийн тухай ярьдаг л хүн болно. Бид нар сүнсээр ус Есүстэй адил болохын тулд бид нар өөрсдөө босоод шийдвэр гаргаад алхаж эхлэх ёстой. Одоо Матай 9:9-ийг хэлж шít. Одоо Есүс Матай руу хараад наашир чи миний дагалдагч бол гэсэн чи ингээ Матай ингээд тэр нөгөө нуурын ирэг дээр суудсан те. Энэ нөхөр дуудаад байгаа юм уу? За яг дуудчихлаа. Тэгж байгаа нэг очиндоо хаашаа явж байгаа юм бол энэ нэр хаана байгаа юм бол доо энэ нөхөр дагах уу болох уу? За энэ одоо энэ за энийг дагаа явцдаг. Ажлаа яах юм бэ? Хоолоо яаж болох юм бэ? Гэрээг яаж тэжээх юм бэ? Энэ нөхрийг чинь дагаа явчихлаар одоо ингээд бусд асуудлуудаа яаж шийдэх юм бэ? Тэргээд ингээд бодоод тайлбар тавьж суугааг байна. Матайг наашир миний дагалдагчулахад Матай босч түүнийг даглаа гэсэн. Тэгэхээр бид нар сүнсээр өсөхдөө бурхан бид нарыг дуудсан бол бид нар яг тэр дор нь босоод дагах ёстой. Тиймээс эхлээд таач гэсэн дагалдагч болох шийдвэр гаргах хангалттай. За би зүгээр Есүсийн тухай мэддэг хүн байхгүй. Би Есүсийн дагалдагч болно. Тэгвэл би сүнсээр өсөх яг Есүс амьдралын бүх асуудал хандлага дээр яг Есүс шиг үйлдэх альваа яг Есүс шиг хардаг болох энэ шийдвэрийг гаргаж тэр сонголтыг бид нар хийх ёстой гэсэн үг. Таны гаргаж буй шийдвэр зорилгууд л таны амьдралын замыг тодорхойлдог. Таны гаргаж буй шийдвэр зорилгууд нь таныг хэн болохыг тодорхойлдог ба таныг нэг бол хөгжүүлж эсвэл унгаадаг. Хэрв та надад өнөөдөр өөртөө ямар шийдвэр зорилго тавьснаа хуваалцвал би таныг 20 жилийн дараа ямар хүн байхыг танд төвөггүй хэлж өгч чадна. Бид гаргаж байгаа шийдвэр зорилгынхаа дагуу өөрчлөгддөг юм аа. За одоо би олон хүний амьдралаас харж ирсэн тийм ээ. За одоо ялангуяа залуу наснаас одоо миний бүр хар багасаа мэддэг миний найз нөхөд дотроос бүр залуудаа би ерөөсөө баян хүн болно гэдэг шийдвэр гаргасан. Одоо яг тэрнийхээ хойноос ингээд насан турш амьдарч байгаа тийм хүмүүс байгаа. Тийм ээ. За тэгээд зарим нь одоо ингээд баян хүн болно гэд болж чадаагүй. Зарим нэг нь болсон. Үнэхээр одоо баян хүн болсон. Тэгээд өөрөөр хэлбэл яаж юм гэнэ таны тэр гаргаж буй шийдвэр, таны тавьж буй зорилгууд таны амьдралын замыг тодорхойлдог. Тийм ээ? Таны гаргаж буй шийдвэр зорилгууд нь таныг хэн болохыг тодорхойлдог ба таныг нэг бол хөгжүүлж эсвэл унгаадаг. Тэгэхээр та хэрв одоо тэр манай нэг найз тийм ээ одоо ингээд баян болно гэдэг шийдвэр гаргаад нэг хэсэг маш их баян хүн болсон. Тийм ээ? Тэгэхдээ тэр хүний зан чанараас би юу болж харсан бэ гэвэл ерөөсө баян болох нь хамгийн чухал юм чинь амьдралдаа дайралтсан маш олон хүнийг зүгээр л хэрэглээд тийм ээ тэр баян болох нь нэгдүгээр зорилго. Тийм учраас амьдрал дайралтсан олон хүнийг зүгээр л ингээд ашиглаад тэр хүмүүсийг хөлийн гიშгүүр амжилтанд хүрэх тэр гიშгүүрийн нэг гიშгүүр болгож ашиглаад өнгөрч байгааг би зөндөө харсан. Тэгэхээр тэр хүний ерөөсөө би баян хүн болно гэдэг шийдвэр нь тэр хүнийг хэн болж өөрчлөгдөхийг нь тодорхойлж байна. Тийм ээ.
Эсвэл бид нар одоо ингээд за би өнөөдөр одоо би Кристиан хүн болно гэдэг би шийдвэр гаргалаа гэж бодъё. Тэгвэл би одоо би мөнгөтэй ингэж хандана. Би энэ ертөнцийн эд баялаг нэр алдрыг би ингэж үзнэ. Харин би өнөөдөр өдөр болгоныхаа амьдралд тийм Бурхан миний гаргаж байгаа шийдвэрийг, миний харж байгаа харааг, миний хандлагыг Бурхан хараад инээмсэглэж толгойд өгдөг. Ганц зэрэг миний хүү сайн байна. Миний хүү зөв шийдвэрийг гаргаж чинь тийм ээ. Таны хүүхэд, таны тэр 6-7 настай хүүхэд тийм ээ. Одоо ангийнхаа юм уу эсвэл одоо ингээд өвдсөн, ядарсан тийм найздаа тусалж байгааг харах юм бол та баярлна шүү дээ. Тийм ээ. Би одоо ингээд нэг дүүгийнхаа түүхийг ярьжсэн тийм ээ. Ингээд манайх одоо ингээд гэр хороололд амьдардаг. Манайх гэрт байсан. Тэгээд манайх нэг амбартай хачаандаа ингээд гэрт амьдраад нэг буланда амбартай байхгүй. Тэгээд ээж бүтээсээ өдөр одоо ингээд борцог хийгээд нөгөө нэг тийм ингээд том дээр үе нэг том цагаан хөнгөн цагаан төмпөн байсан шүү дээ. Тэргээр дүүрэн борцог хийгээд нөгөө амбарт хийчихнэ. Тэгээд бид нар ингээд гэрт нэг жижигхэн төмпөнтэй тэгээ нөгөө төмпөндөө нөгөө нэг том цагаан нөгөө нэг төмпөнтэй борцгоноос баг багаар оруулж ирээд нөгөөдхөө идээд дуусчихлаараа нөгөө төмпөнгөө барьж гараад л дахиад амбараас авдаг. Тэгээ би нэг харж исэн чинь манай нэг дүү амбараас очиж борцог хулгайлаад байна. За тэгэхээр чи одоо би чинь нөгөө нэг ах нь واخгүй. Тэгээд миний одоо авах арга хэмжээ бол нэг бол би дүүгээ барьж авч ер нь бол дарамтлаа шүү дээ. Одоо зодох юм уу? Тэ? Би чи одоо миний дэлгэц харагдаж байна та нарт? Зүгээр харагдаж байна. Тэгэхээр би одоо нөгөө нэг дүүгээ нэг бол одоо загнан зодно тэ чи яаж байгаа чи яага борцог хулгайлж байгаа ингэ өшөө нэг сонголт нь ээж аав хоёрт ховлоо шүү дээ. Би одоо балиартаа тэ очиод энэ борцог хулгайлаад байна шүү гэл. Тэгээд нэг хоёр удаа яа харахгүй ингээл амбараас ороод борцог хулгайлж байгааг нь хараад тэгээд жоохон байжгаад би юу олж мэдсэн бэ гэхэлэр тэр борцгийг хэдэн борцог хулгайлж гараад ангийнхаа хүүхдүүд өгч. Тэгээд би тэр ангийнх нь манайх чинь жижигхэн тосгон юм чинь би ер нь бол мэдээд байгаа байхгүй. Эн чинь нөгөө нэг одоо нэг тийм ядарсан хүүхэд байдаг байхгүй юу? Ер нь одоо ингээд нэг ганц ээжтэйгээ ч амьдардаг байлоо тийм ээ. Тэгээд тэдний хоолтой хоолгүйч байсан юм уу? Тэгээд манай дүү тэр борцогийг хулгайлаад одоо амбараас аваад найздаа өгчээсэн байхгүй. Тэгээд тэрийг нь харчхаад одоо би бол нөгөө дүүгээ зэмлээд барьж аваа шийтгэх гээд эсвэл ховлох гэжсэн тэр сэтгэл надад байхгүй болсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай ээж мэдсэн байна л да бас. Тэгээд яг энэ бас харин тийм тэрэнд өгөөд байлээ. Гэт одоо яг ангийнхаа хүүхдэд өгж ийлээ. Тэгээд бас овоо юм гэсэн байхгүй юу. Юу нөгөө борцог хулгайлаад одоо яасан мохоо гэрээсээ юм хулгайлдаг яасан мохоо хулгайч хүүхдөө байхгүй. Харин эсэргээр энэ хүүхд чинь харин очоод тэр ангийнхаа хүүхдэд тэр одоо нөгөө нэг ядарсан бүгдээрээ тосгоноор шавхан мэдж байгаа байхгүй. Тэр хүүхдийг хилэнгүүд би ч гэсэн ингээл шууд энэ хүүхдэд байна гингүүд би бараг шууд ойлгож байгаа байхгүй. Энэ нь хоолгүй байгаад байгаа юм байна. Тэгээд өгж байгаа юм байна. Манай ээж шууд мэдчихээн тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл тэр хийж байгаа үйлдэл нь одоо ингээд миний сэтгэлийг баярлуулж штт би тэр дүүгээ хараа баярлж штт миний хөө овоо миний дүү өстө овоо шүү гайгүй хөвгт болж байгаа юм байна чи айгу зөөлөн сэтгэлтэй тэг хүн энэрдэг тийм ээ. Тэгэхээр та амьдралдаа ямар зориг тавина тийм ээ. Та юуны хойноос амьдрна. Тэр зориг шийдвэр таныг өөрчилдөг юм аа. Тийм ээ. Тэгэхээр Бурхан өнөөдөр бидний амьдралыг харахтаа за одоо ингээд одоо энэ мөнгөн тийм ээ энэ отхон чимэг энэ өөр хүмүүсийг хараад ойлгодог, инэрдэг, тэдний төлөө залбирдаг, сэтгэлээ зориулдаг хүн үү? Үгүй юу гэдгийг тань л харна. Тэрнээс мөнгөн энэ дэлхийд юу хийгээд байна? Отхон чимэг юу хийгээд байна? Ямар амжилттай юм? Хэр нэр алдартай, ямар эрх мэдэлтэй юм гэдэг бол Бурханы хувьд 10 дахь асуудал. Харин хувь хүний хувьд яг ямар хүн болоод байна? Энэ хүүхэд, энэ хүн
Тэр нь л бурхныг инээмсэглүүлдэг, эсвэл бурхны сэтгэлийг бас гонсойлгодог. Тийм ээ. Тэгэхээр та бид нар сүнсээр өсөе гэдэг шийдвэр гаргавал бид нар ямар шийдвэр гаргана гинэ? Би амьдралдаа за тэр энэ ертөнцийн тэр одоо баян болно, эрх мэдэлтэй болно, тийм ээ. За одоо ингээд нэр алдарт хүрнэ гэдэг ингээд зориг тавиад амьдарч байгаа маш олон хүмүүс байна. За тэр харамсалтай нь бидний нүдээр харахад тэр ертөнцийн тэр өндөр амжилтанд хүрсэн тэр одоо эрх мэдэлтэй болсон хүмүүс одоо энэ Америкт бол энэ Жеффри Эпстейн гэдэг хүний одоо амьдарч байсан хэм маягийн тухай одоо ингээд бөөн сенсац болж байна л доо. Тэгээ одоо юу болж байна гэхлээр ерөөсөө тэр үеийн одоо их баян хангалуун хүн байсан. Тийм ээ. Тэгээд ерөөсөө дандаа одоо л ерөөсөө тэр одоо Америкийн хамгийн өндөр зиндаанд байгаа хүмүүстэй ойртож нөхрөлдөг. Тэгээд тэднэрт юу өгдөг байсан гэхлээр хувийнхаа тэр арал дээр аваачаад тэгээд насанд хүрээгүй жоохон охтуудтай тийм ээ тэднийг унтах боломжийг гаргаж өгдөг. Тэгтэл одоо нөгөө нэг бидний нүдээр харуул энэ дэлхийн тэр одоо нэр алдарт хүрчихсэн тэр одоо баян дарган задгалан хүмүүс зөндөө очсон байна. Тэгэд энийг хараад энэ хүмүүс энэ ертөнцийн нүдээр харуул толгой иргэм өндөр амжилтанд хүрсэн тийм ээ. Энэ ертөнцийн хувьд одоо аюун мундаг эрх мэдэлтэй нэр алдартай хүмүүс харагдаж байна. Гэсэн ч хувь хүний хувьд ямар ялзарсан муухай болсныг нь харагдаж байна тийм ээ. Энийг бүр ингээд одоо Америк даяараа дэлхийд даяараа харж байна. Тэгэд бидний нүдэнд ингээл энэ хүн чи ямар мундаг хүн бэ? Станаар айхтар хүн гэдэл ингээл дандаа нэг сайн талаар ингээд сонсоод мэдээд яваад байсан хүмүүсийнхаа нэрсийг тэрэн дотроос олж уншаад хөөрхий энэ хүн чинь одоо ингээд те яаж энэ хүнтэй ингээд хамгийн бага нь 8 настай охтуудыг хүртэл аваачсан байна. Юу болж байгаа юм бэ? Тэр чи одоо мэдрэлийн өвчтэй юм уу те? Тэгээд дунд сургуулийн охтууд гэж байгаа байхгүй. Тэр чи одоо юу гэсэн үг юм те? Тэгээд нөгөө нэг очоод тэр охтуудтай тэр одоо ингэж байсан хүмүүсийн нэрсийг уншихад ерөөсөө өнөөдрийн манай энэ дэлхийн тэр одоо хамгийн баян тарган задгалан нэр алдартай эрх мэдэлтэй хүмүүс. Тэгэхээр одоо саяны бурхны байр суурийг харж байгаа биз дээ. Таны юу хийж байгаа чинь биш. Хувь хүний хувьд хэн байгаа тань л бурханд чухал байдаг. Тийм учраас бид нар амьдралдаа би хэн байх вэ гэдэг энэ шийдвэрийг, энэ зорилгыг бид нар зөвөр тавих хэрэгтэй. Бид нар энэ ертөнцийн тэр одоо нөгөө нэг нэр алдар эрх мэдлийн хойноос би явна гэж хөөцөлдвөл мэдээж одоо эрх мэдэл нэр алдарт хүрсэн сайн хүмүүс байгаа. Гэхдээ нөгөө талаас тэр эрх мэдэл нэр алдар эд баялаг гэдэг бол бас хүнийг маш ихээр эвддэг зүйл шүү гэдгийг бид нар бас мэдэх ёстой. Тийм ээ. Тэр эвддгийн хот жишээнүүдийг бид нар харж байна. Тийм ээ. Яагаад та бид нар ингээд Кристиан мөртлөө яагаад бид нар ингээд энэ хүмүүсийг тийм баян дарган сатгалан тэр болгон болохгүй байгаа юм. Тэ? Яагаад бурханд энэ дэлхийн бүх эрх мэдэл эд баялаг байхад яагаад танд надад өгөхгүй байгаа юм? Тийм ээ? Яагаад гэвэл энэ эрх мэдэл эд баялаг гэдэг бол сайн талтай ч байна, муу талтай ч байна. Хэрв та бид нар тэр муу талыг нь одоо надаас гараад хэрв энэ эд баялаг нэр алдар нь намайг бурхнаас холдуулаад хувь хүний хувьд илжрүүлээд ялзруулж байвал бурхан үүнийг хүсэхгүй шүү дээ. Та одоо өөрийнхөө 6-7 настай хүүхдэд тийм ээ асар их мөнгийг өгөх үү? Тийм ээ. Та өөрийн 6-7 настай хүүхдэд одоо хэдэн сая доллар одоо хүүхд чинь ингээд танаас гуйж болно шүү дээ. Аваа надаа нэг 10 сая доллар өгөөч. Та одоо ингээд та бол одоо бүр айгүй баян хүн байна. Тийм үү? Та тэгвэл одоо 10 настай хүүхдтэй тэр 10 сая долларыг өгөх үү?
Тийм ээ. Танд өгөх боломж байгаа шүү дээ. Тэгэхдээ та бодно үсттэй. За энэ мөнгө би өгчлөө гэж бодъё. Энэ мөнгө миний хүүхдийг сайн болгох уу, муу болгох уу? Энэ мөнгийг өгчвөл миний хувь хүний хувьд хэн болох вэ? Тийм ээ? Тэр мөнгнөөс болоод тэр хүүхэд бардам, дээрэнгүү болж бус хүмүүсийг дээрлэхдэг. Тийм ээ? Тэр хүн одоо тэр 8 настай 10 настай охтуудтай унтж байгаа хүмүүс өөрийн охтуудыг тэгж өөр одоо те 40 50 60 та хүмүүс аваад тэр охтуудтай унтж ийн гэвэл өөрийн охтонтой ч унтсан гэвэл тэр хүмүүс яаж тусах вэ? Яагаад өөр хүний хүүхдүүдтэй болохоор яаж тийм юм хийгээд байгаа юм? Яагаад гэвэл тэр хүмүүсийг хинч биш гэж үзэж байгаа учраас тийм хандлага гарч ирж байгаа шүү дээ. Тэр хүний хувьд тэр хүүхдүүд хувь хүн биш, тэр эрхэм зүйл биш. Тийм ээ? Тэгэхээр та өөрийнхөө хүүхдэд 10 сая доллар өгөх үү үгүй юу гэдэг асуулт таны өмнө гарч ирж, танд одоо 10 сая битэл 100 саяг ч өгөх боломж байж болно. Тэ хараад энэ мөнгийг өгөх нь энэ хүүхдэд сайн биш юм аа. Энэ хүүхэд эннээс болж тийм ээ? Одоо хүнийг хүндэлдэггүй, тийм ээ? Бусдад дээрэнгүй, бардам, түрмгийн зантай. Энэ мөнгөөрөө дамжуулаад би юу ч хийж чаддаг гэдэг болно. Тэгсэн мөртлөө амьдралын хүнд бэрхийг туулж чаддаггүй. Хүмүүстэй зөв харилцаж чаддаггүй. Тийм ээ? Амьдрал тохиолдох асуудлуудад зөвөр хандах чадваргүй болно гэдгийг та харж байвал тэр мөнгийг өгөхгүй. Тийм учраас та биднэрт өнөөдөр энэ дэлхийн энэ хүмүүст өгөгдсөн шиг тийм их алдар нэр эд баялаг тэр болгоо өгөгддөггүй юм аа. Яагаад гэвэл энэ нэр алдар эрх мэдэл эд баялаг гэдэг бол яг тэр арх мэд согтоох нөлөөлөл байдаг. Тэрнээс болоод та бид нар бурхнаас холдож явбал хувь хүний зан төрхөө алдаж эхлэвэл энэ нь бурханд үнэтэй биш. Та нар одоо Библиэлд тийм үг байгаа шүү. Нэг нүд чинь чамааг бүдрүүлж байвал тэр нүдээ ухаад хай. Нэг хөл чинь чамааг ингээ бурхан дээр очих замд чинь бүдрүүлээд хамт тэр хөлөөч гэсэн тастаад хайчих. Яагаад гэвэл эргэтэн дутуу бурхан дээр очих нь эргэтэн бүтэн нүгэлт замаар явахаас дээр юм а гэж. Тийм ээ? Тэгэхээр бурханы хувьд та бидний энэ хэн байх нь юу хийж байгаагаас илүү хэн байгаа нь хувь хүний хувьд ямар зан төрхтэй болж байгаад. Тэг бурхан бидний хүн нэг бүрийг өөр өөрөөр бүтээсэн. Тийм ээ? Одоо дэлгэсэн дээр 33 хүн биш. Энэ 33 хүнийг яг өөр дүр төрхтэй бүтээсэн. Тэгээд тэр өөр дүр төрхтэй хүнд өөр нөхцөл байдал нэгэн ижил зан төрхийг бас бүрдүүлдэг. Тийм учраас та бидний хувь тавилан өөр. Тийм ээ? Бидний туулж байгаа амьдрал өөр. Та бидний энэ амьдралд өнөөдөр тулгарчихсан байгаа асуудлууд нь ч өөр. Тэгэхдээ бид нар нэг зүйлд бат итгэлтэй байж болно. Надад энэ асуудал тулгарч байгааг бурхан мэдж байгаа. Тэр бурхан энэ асуудлыг надад зөвшөөрсөн бол би энэ асуудлыг би хараад яагаад намайг бурхан надаа ингэж ийм ухаан асуудал өгöd байгаа юм? Бурхан яагаад намайг тоохгүй байгаа юм? Бурхан яагаад намайг ингэж зовхыг, шаналхыг, энэ хүндийг үүрхийг зөвшөөрöd байгаа юм? Бурхан надтай хайртай гэсэн яасан гэж хандахгүйгээр харин би эсрэгээр юу гэж харах нь гинэ? Энэ асуудал зөвшөөрч байгаа бол яг энэний эсрэг зан чанарыг л бурхан надаас бүрдүүлэхийг хүсэж байгаа юм байна. Тэгэхээр би тэр нөхцөл байдлаа өөрчлөх гэж биш. Харин яг зан төрхөө тэр бурханы хүслийн дагуу өөрчлөх шийдвэрийг гаргая, энэ зорилгыг би тавья. Тийм ээ? Би энэ бурханы өнөөдөр өгч байгаа нөхцөл байдлын дагуу өөрчлөгдөх. Тийм ээ? Бид нар одоо олон дахиж хэлж байгаа шүү дээ. Бид нар амьдралд асуудал тулгархлаар тэр нөхцөл байдлыг л өөрчилчих гээл чичрээд арайд байдаг. Нөхцөл байдал нь чухал биш. Яагаад ийм нөхцөл байдал өгсөн бурхан мэдж байгаа. Яагаад бурхан өгөөд байна гэхэлэр тэр нөхцөл байдлаар дамжуулж та бид нар тэр зан төрхийг тэр хараа хандлагыг бий болгох гэдэг байна. Тэгэхээр би бол тэр нөхцөл байдлын эсрэг хараа хандлага тэр зан төрхийг
олж хараад би энэ зан төрхийг, энэ хараа хандлагыг, би энэ амьдралыг буруу харддаг юм байна. Тийм ээ. Би энэ одоо миний амьдралд ч гэсэн байгаа. Би маш олон жилийн турш би нэг амьдралдаа би нэг ингээд том амжилтанд хүрнэ. Тэгээ том амжилтанд хүрж иж л би одоо энэ ертөнцид хүн болсны хэрэг бүтнэ гэдэг ийм бодол хараа хандлагатайгаар би амьдарч ирсэн. Би аман дээр бурхны өмнө очиод бурхан минь таны хүсэл биелгээ гэжсэн. Гэхдээ яг үнэн дүр төрхөө харах юм бол би дандаа л би нэг хэн нэгэн болох хэвээр. Би ерөөсөө тийм амжилтанд хүрэх хэвээр. Би нэг агуу юм хийн. Тэгэнгүүтээ тэрийгээ би ингээд бурхны өмнө очихдоо худлаа өнгөлдөг. Би бурханд хэл. Бурхан минь та надаар дамжуулж агуу зүйл хий гэж. Бурханаас ингээд бурханы төлөө би агуу хийгээд ингээд тунхаглаад байгаа юм шиг мөртлөө яг цааталт нь миний нэг муу жижигхэн өөрөө тодорчихсан, өөрөө л амжилт олчихсан, өөрөө л бусдаас илүү гарчих гэсэн жижигхэн өчөөхөн хувийн хичээсэн үзлэл нуугдж байсан. Наадталд нь би өөр зүйлээр хучаад байгаа хөөхгүй. Жинхнээ цаатлыг харах юм бол миний зүрхэнд би ерөөсөө бүр жоохноос ахуулаад би ер нь бол хэн нэгэн болно. Би айгуул лаг хүн болно. Би бусдаас илүү болно. Амжилттай болно. Би өөртөө үзүүлээд өгнө гэж л амьдрсан хүн. Тэгээд туулсан амьдралын туршид өнөөдөр би одоо бурхны өмнө очиод юу гэж хэлж байгаа вэ? Одоо бурхан миний тэр хараа хандлагыг багаар хугалж нугалж өгж байгаа. Би одоо өнөөдөр би өөртөө амар дараахан болцсон гэж хэлж байгаа юм биш. Тэгж бодгоо болцсон ч гэж байгаа юм биш. Бага надаа. Гэхдээ би өнөөдөр ямар ойлгостой очиж байгаа бол би амжилт олохгүй байсан ч гэсэн зүгээр тийм ээ. Бурхан түүнийг маань хардаггүй юм байна. Би хувь хүний хувьд хэн байна? Тийм ээ. Ган зүрэг маргааш амьдрал тохиолдох ямар ч асуудал бэрхшээлүүдийг дуугаа хүлээж аваад туулж чаддаг хүн болж гин үү үгүй юу? Ган зүрэг өнөөдөр эргэн тойрныхоо асуудал бэрхшээлтэй хүмүүсийг хараад тэдний төлөө сэтгэл нь өвддөг, тэдний төлөө залбирдаг, тэдний төлөө алхам хийдэг, тэдний төлөө золиос хийх ийм зүрх сэтгэлтэй хүн болж гин үү? Ган зүрэг эргэн тойрныхоо ганцаардсан, төөрсөн, бодилсан хүмүүст найз нөхөр нь байж чаддаг. Тийм ээ? Тэд нар төшиг тулгуур болдог. Хин нь хаана ямар зовлон, ямар асуудал дунд яваад юунд шаналаад байгааг нь олж харддаг, мэддэг. Тэдний төлөө залбирдаг, алхам хийдэг тэр хүн болж гин үү үгүй юу? Би үүнийг л би харах ёстой. Тэрнээс миний амьдралын нөхцөл байдал би энэ ертөнцийн хувьд хэн байна? Хэр зэрэг амжилт олж гин? Хэр зэрэг эрх мэдэлд хүрж гин? Хэр зэрэг өндөрт хүрч гин гэдэг бол ерөөсө 10 дахь асуудал. Тэр бол ерөөсө хамгийн чухал нь биш. Хамгийн түрүүнд би яг өнөөдөр хувь хүний хувьд хэн байгаа? Би өнөөдөр бусд хүмүүстэй таарч тохирч чаддаг хүн үү үгүй хүн үү? Миний сэтгэлд хэр зэрэг олон хүн таалагдаад би хэр зэрэг олон хүн дургүй байна. Хэрв таны сэтгэлд таалагддаггүй хүн чинь л олон болоод байвал асуудал байна л гэсэн үг. Та хүнийг хардаг хараа. Та бурхныг ойлгодог ойлгоцтой нь буруу нөхцөлд байна гэсэн. Тийм ээ. Бурханд итгээд 40 жил явсан мөртлөө үнэхээр үргэлж хүн шүүжээдэг хүмүүс байдаг. Тэр бол юуг харуулж байгаа гэхэлэр бид нар сүнсний хувьд өсөөгүй байгааг л харуулдаг. Тийм ээ. Бид нар хэдийчнээ сүнсний хувьд өсөн, төдийчнээ бид бусдыг ойлгодог, байгаагаар нь хүлээж авдаг, энэрдэг. Тийм ээ. Тэр хүний төлөө залбирдаг. Хүнийг ойлгож, энэрдэг, хайрладаг. Тийм л хүн болж өөрчлөгдөх ёстой. Бурхан үүнийг л та бидний амьдралаас хүсэж байгаа. Тэрнээс биш таныг намайг өнөөдөр ямар гэр оронд амьдарч байна. Дансандаа хідэн төхөрөгтэй байна. Тийм ээ. Хэр зэрэг одоо ган зүрэг хідэн хүнийг айлгаж сүрдүүлж хідэн хүнээр хүндлүүлдیں гэдэг нь бурхан тийм чухал биш. Хувь хүний хувь хэн байна гэдгээ. Тэгэхээр бид нар өнөөдөр сүнсний хувьд төлөвшнө гэвэл би амьдралынхаа одоо бид нар Кристиан хүмүүс ямар сонголт хийх ёстой гэхэлэр миний юу хийж байгаа нь биш. Миний хэн байгаа нь бурханд чухал. Тийм учраас би яг тэр Есүсийн адил бусдыг энэрдэг,
ойлгодог, төвчээртэй, зоригтой. Амьдралд маргааш ямар ч асуудал тулгарч болно. Дандаа амьдралд ингээл нэг гоншгоноо гомдол мэдүүлээд явдаг хүмүүсийг мэдхүү та. Ерөөсө бүтэхгүй байна. Энэ ястай хэрэг алга, ингэж ч амьдраад яадгийн, энэ ч бүтэхгүй, энэ манай энэ хүүхдүүд ч бүтэхгүй, тэр ч ингэхгүй, энэ манай нөхөр олигтой байсан бол, манай энэ эхнэр олигтой байсан бол амьдрал ийм байхгүй байсан. Тийм ээ? Ингээл амьдрал юунд ч сэтгэл хангалуун биш. Сэтгэлд нь таардаг зүйл байхгүй. Сэтгэлд нь таалагддаг хүн байхгүй. Тийм ээ? Тэгэл ингээл амьдрал дунд дандаа л гоншгоноол, гонгноол те ингээд нэг зовоод л амьдраад байдаг хүмүүс байдгүй. Тэр чи юуг харуулж байгаа юм? Энэ бол сүнсний төлөвшил байхгүй байна гэдгийг л харуулж байгаа. Бид нар энэ ертөнцийг буруу харж байна. Би ерөөсөө энэ ертөнцийг амьдралыг амар тайван сайхан байх ёстой гэж харж байна. Тэгэхээр намайг миний амьдрал амар тайван сайхан болох ёстой. Түүнд бурхан туслах ёстой. Тэр туслахгүй миний амьдрал амар тайван болохгүй байгаа бол энэ яасан өөдгөө бурхан бэ? Ингэж л бид нар бурханд хандаад байна гэсэн үг, тийм ээ? Тэгэхээр харин эсрэгээр тийм ээ таны хүүхэд амьдралд нь ямар ч асуудал тулгарсан түүнийг даваад туулаад гарах чадвартай. Баян байсан ч ядуу байсан ч гэсэн өдөр бүр инээмсэглээд амьдардаг. Тийм ээ? Эргэн тойрныхоо хүмүүсийг хараад ойлгодог, шүүдэггүй, инэрдэг. Тэр хүний төлөө сэтгэл тавьж чаддаг. Тийм ээ? Ийм л хүн болоос байвал таны хүүхэд ийм л хүн болвол та баярлна, инээмсэглэнэ. Бурхан яг үүнийг л хүсдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар сүнсний хувьд өсөж төлөвшөе гэвэл бид нар сонголт хийх ёстой. Би хувь хүний хувьд би яг тэр бурханы хүсэж байгаа шиг, яг тэр Есүс шиг ийм хараа хандлагатай хүн болно. Би одоо өөрийгөө хэлж шít. Би одоо насан турш би ерөөсөө өөрийгөө би өстө амар амжилтанд хүрээд би өстө нэр аллаад өгдөг, үзүүлээд өгдөг, тасарсан хүн болно л гэж бодсон. Болоогүй. Тэ? Тэгээд өнөөдөр эргээд харахад ер нь болоогүй нь болсон юм байл. Тэ? Болсон бол би одоо ер нь болвол тэ хизээч одоо ингээ би бурханд ойртохгүй, би бурханаас холдох байсан. Аливаа эд баялаг, нэр алдар, эрх мэдэл намайг бурхантай ойртуулдаг. Харин ч би өөрөөрөө бардамнаж эхлэхэд би бурханаас холдож явдаг. Тэгэхээр тэр Библийн ишлэл шүү дээ. Хөл чин, гар чин чамайг бурханд очиход садаа болж бүдрүүлж байвал түүнийгээ ч гэсэн аваад хайчаарай. Тийм ээ? Бурхан дээр очих нь л хамгийн чухал шүү. Ихэнх хүмүүст өөрсдийнхөө амьдралд шийдвэр зорилго тавихдаа тэдэнд зориулсан бурханы төлөвлөгөөг умартаж орхидог. За бид нар амьдралдаа шийдвэр гаргаад зорилго тавихдаа бурхан яг юу хүсэж байгаа вэ гэдгийг бид нар орхидог. Ерөөс сандаггүй, хайдагчгүй. Тэгээ бид нар сая юу гэнэ? Бид нар хамгийн чухал зарчмыг сурж штэ. Бурхан надаас юу хүсэж байгаа вэ гэвэл намайг маргааш ямар бизнес эрхлэх, хаана амьдрах, одоо ямар ажил сургуульд орох нь бурханд 10 дахь асуудал. Бурхан надаас юу хүсэж байгаа вэ гэвэл энэ нөхцөл байдал дундаас ган зүрэг ямар хүн болж өөрчлөгдөх вэ? Хэн болж хувирах вэ? Энэ нөхцөл байдал нь ган зүргийг илүү хүчтэй зөрөгтэй хүн болгох юм уу? Эсвэл гоншхонсон нялцгай хүн болгох юм уу? Тийм ээ? Монгол ардын үг байна. Бэрхшээл хүн тухайн суулгадаг. Бэлэн хоол тэнэг болгодог. Тэгэд бурхан намайг харахтаа ган зүрэгт би бэлэн хоол өгөөд байл ган зүрэг тэнэг болох уу? Харин бэрхшээл туулуулад байвал энэ ган зүрэг ухаан суух уу? Энэ үгнүүд ингээ анхандаа сонсоход дурггүй бид нар бүгдээрээ тэгж бэрхшээл туулмаар айгуугаа бэлэн хоолтой болмоор байдаг. Энэ бол хиний хандлага гинэ? Төлөвшөөгүй нялх хүүхдийн хандлага. Өнөөдөр би эргэж амьдралаа хараад би өнөөдөр өөрийн хүүхдэд юу хүсэж байна гэвэл манай хүүхд 18 настай. Би хүүгээ харахтаа миний хүүхд амар тавиан амьдраасаа гэж би одоо бүр тэгтлэг хүсэж залбирахгүй байна. Би хүүхдээ юу гэж харж байгааг бол өнөөдөр намайг байхад, намайг ойрхон байхад
олон алдаа хийгээд янз бүрийн зүйлс орж үзээд тийм ээ. Тэгээд нэг эр хүн шиг эр хүн болоод надаас хойш үлдээсэй л гэж би хүүхдээсээ хүсдэг. Өнөөдөр манай хүүхд би 18, манай эхнэр дургуул дээ. Би ингээ хүүгээ тэгдэг баг. Миний хүү найз охинтой болооч гэдэг. Тэгэхээр ингээ манай эхнэр чи болмол гэл тэгдэг байхгүй юу. Тэгээ би бол юу гэж харж байгаа гэхээр миний хүүхэд намайг ойрхон байхад тий одоо найз охинтой болоод хаягдаж үзээд тий уйлж үзээд шаналж үзээд тэгээд тэр бүгдийг туулж үзээд тийм ээ тэр амьдрал туулж байгаа бүтэлтэй бүтлгүй тэр үйл явдлууд л миний хүүхдийг хүчтэй болгоно. Хувь хүний хувьд юмыг үзэж харж давах чадвартай болгоно. Тэгэхээр би өөрийн тулсан амьдралаас өнөөдөр хүүхдээс юу гэж хүсэж байгааг бол миний хүүхэд намайг ойрхон байхад тийм ээ тэр туулах ёстой бүгдээгээ үзээд туулаад бүтээд бүтлгүүтэй тэ ядруул ядраа зовбол зовоод өвдөөд өлсөөд цангаад үзэг хэдий ч нэ насны эртэд тэ нөгөө нэг өсгийн жаргал биш гэдэг монгол үг байдаг шүү дээ. Тийм ээ өсгийн жаргал бишээ гэж тийм ээ хэдий ч нэ амьдралын хүндийг үзэж эртхэн үзэж туулна. Төдий ч нэ эрт ухаан суун. Төдий ч нэ хувь хүний хувьд төлөвшнө. Тэгэхээр би өөрийн хүүхдэд өнөөдөр амар тайван сайхан амьдралыг хүсэхгүй байна. Тийм ээ. Угаасаа миний хүссэн хүсээгүй тийм амьдрал угаасаа өгөгдөхгүй. Тийм ээ. Янз бүрийн амьдралын янз бүрийн нөхцөл байдалд янз бүрийн хүндийг туулна, сэтгэл санаа, хүмүүсийн харилцаа, янз бүрийн зөрчил туулна, стресст нь, депресст нь ганцхан миний хүсэж байгаа зүйл бол тэр үеүүдэд нь би хамт баймаар байна. Тийм ээ. Манай хүүхэд энэ ертөнцид гав ганцаараа уучраа олохгүй дэмий тэнэд яваасаа гэж би хүсэхгүй нь. Над дээр ирээд би хүүхдэд тайвшруулдаг. Миний хүү зүгээр дуулна, чадна, энэ асуудалгүй. Ийм зүйлийг давдаг юм аа гэдэг ийм л одоо зүйлийг өгч чадж байвал миний эцгийн зүгээс хүүхдэд өгч чадах зүйл ерөөсөө л тэр. Тийм ээ. Тэгэхээр бид нар ихэнх хүмүүс өөрсдийнхөө амьдралд шийдвэр зорилго тавихдаа тэдэнд зориулсан бурхны төлөвлөгөөг умартаж орхидог. Бурхны танд миний хүүхдэд зориулсан төлөвлөгөө бол ганцүргийг энэ туулж байгаа амьдралаар нь дамжуулаад нэг хүн шиг хүн болгохыг хүсэж байгаа нь бурхны төлөвлөгөө. Миний хүүхдийг хүлээж байгаа амьдралаар нь дамжуулаад миний хүүхдийг нэг эр хүн шиг эр хүн. Тийм ээ. Баян явсан ч ядуу явсан ч инээмсэглэдэг. Тийм ээ. Ямар ч хүнд хэцүү зовлон миний хүүхдийг зовоодог. Ямар ч хүнд бэрх тохиолдсон миний хүүхэд тэрийг инээмсэглээд даваад туулаад гарах ийм л хүн болоосаа гэдэг бол бурхны хүсэл төлөвлөгөө юм аа. Таны амьдралд ч гэсэн зориулсан төлөвлөгөө ерөөсөө юм. Өнөөдөр таны туулж байгаа зовлон бэрхшээл таныг зовоогоод байвал эн чинь юу гэсэн үг вэ? Та тэр асуудлуудыг буруу хараад байна гэсэн. Та тэр бүгдийг харахтаа тэр асуудлуудыг харахтаа энэ бол энэ асуудлуудаар дамжуулан миний өсөх боломж. Тийм ээ? Миний хүчтэй болох боломж. Миний зөвийг хийх боломж. Ингэж л харах хэрэгтэй. Тийм ээ? Бурхан биднэрт одоо даруй занг өгтөө. Даруй байх, мөн даруй биш байх ийм л боломжийг олгоод байдаг. Бурхан биднийг зөвийг үлдэх хүн болгохдоо зөвийг ч үлдэх боломжтой, бурууг ч үлдэх боломжтой тэр боломжийг л бидний өмнө тавьж өгдөг. Тэр дунд хийж байгаа сонголтоор л бид нар хувь хүн болж өөрчлөгддөг. Тэгэхээр ерөөсөө бурхан ингээл эд шидээр намайг маргааш нэг алгадаж унгаагаал нөгөөдөр би амар хүчтэй хүн болж босч ирдэггүй. Би бурхан надад боломжийг олгоно. Би тэнд хийж байгаа сонголтоор тэнд гаргаж байгаа шийдвэрээрээ дамжиж би сая хувь хүн болж өсч төлөвшдөг юм аа. Олон хүмүүс ямар нэг шийдвэр зорилго тавихаас айж зүгээр л амьдралын аясаар урсаж өнгөрөөдөг, тийм ээ. Та бид нар ингээд амьдралдаа за би нэг ийм л хүн болноо. Би нэг эр хүн шиг эр хүн болноо. Би тийм ээ. Би ер нь амьдралын хүнд бэрхэд
шантардаггүй, тэ ямар ч хүнтэй харилцаж чаддаг, ямар ч хүний учрыг олж чаддаг, ямар ч хүнтэй тэ эвтэй найртай байж чаддаг ийм хүн болно гэдэг ийм зориг тавихгүйгээр зүгээр л амьдралын аясаар урсаж өнгөрөөд ингэдэг хүмүүс байдаг. Би одоо ингээл манай нэг таньдаг жоохон охин байсан. Тэгэл нэг хүнтэй суугаад нэг хүүхд гаргаад дахиад нэг хүнтэй суугаад дахиад нэг хүүхд гаргаад ингээд салчихгүй. Тэгээ би нэг дайралтад асуух. Хүс минийд яагаад ингэж идэг юм бэ гэсэн чинь мэдэхгүй харин ингэдэг л юм байх гэж удсан шүү дээ гэж байгаа юм. Тэгэл нэг өөрөөс нь ах хүн ирээд л ингээл сууй барыг л эргүүлээл тэгэл нөгөө хүүхдтэй болцохлоор ингээл хүүхдтэй гаргаал за ингэдэг л юм байх гэл амьдраад явж бүтдэг. Тэгэл салаад дараачийн хүн хурцрэл ингэхлээр за тэгдэг л юм байх гэл тийм ээ. Тэгэхээр бид нар ингэж амьдраад байдаг. Бидний маш олонх нь тийм ээ. Бид нар амьдралдаа ямар нэг шийдвэр зорилго тавихаас айж зүгээр л амьдралын аясаар урсаж өнгөрөөдөг. Бидний зарим нь олон чухал мэд зүйлсийн дунд хуваагдан эцэстээ бухимдсан үлбгэр байдалд хүрдэг. Хүмүүс бид нар өөрөөр яаж амьдрдаг вэ гэхлээр хүний оюун санаа бол яг өнөөдөр тулгарсан тэр чухал мэд зүйлсд бас амьдралын сөрөг зүйлсд хамгийн хүчтэй реакц үзүүлдэг. Тэгэл бид нар нэг мэдсэн чинь амьдралын дуурчлан баахан гал унтраагаал давхаад байдаг. Энийг ч амжуулахгүй болохгүй, тэрийг ч ингэхгүй болохгүй. Энийг л хийн, тэрийг л хийн гэдэл ингээл ерөөсөл нэг л морь унаад сэлэн эргүүлсэн хүн давхаал байдаг. Тэгээд яг өөрийн амьдралд тийм ээ хэн болох тэр зориг яг тэр би ийм л занд хөрөхтэй болно гэдэг шийдвэрээ гаргаж амьдраагүй учраас эцэст нь тэр амьдралын турш гал унтрааж яваад бид нар бухимдсан үлбгэр байдалд хүрдэг. Зарим нь энэ ертөнцийн зорилгууд баяжих, алдаршихыг хичээж зорж зүтгээд эцэст нь урам хугарч гашуун нэгэн болдог. Амьдралд урам хугарчихсан. Амьдрал бүтэхгүй. Хүний орчинд хуурамч шүү дээ гэдэл тийм ээ. Тэгээд л одоо би яг тэгэхэд ингээл тасрах гал яг ингээл баян болох гэжсэн тэгсэн чи тэр одоо оюун луврдал тэгэл би баларцсан шүү дээ гэдэл ингээл яриад өвчөд хүмүүс байдаг тийм ээ. Амьдралд урам хугараад ийм гашуун нэгэн болдог. Таны хийж буй сонголт бүр мөнхийн үр дагавартай байдаг тул та сонголт хийхдээ маш ухаалаг хандах ёстой. Энэ тухай Петр бидэнд 2 дугаар Петр номын 3:11-т бидний эргэн тойрны бүх л зүйлс хайлан үгүй болох тул та нар ямар бурханлаг ариун амьдралаар амьдрах ёстой вэ хэмээн анхааруулсан байна. Бидний өнөөдрийн амьдралд байгаа бүх зүйл урсаад өнгөрнө. 100 жилийн дараа бидний хинэн дэлхий дээр байхгүй, бидний сурагч байхгүй. Бид нар бурханы хажууд байна. Энэ ертөнцийн та бид нар тэнгэр тулсан өндөр нэр алдартай хүн болсон ч гэсэн тэр мартагдаад л өнгөрнө. Энэ ертөнцийн бид нар үрж барахгүй ихэд хөрөнгөтэй боллоо ч гэсэн 100 жилийн дараа тэр чинь таны хувьд ямар ч үнцэн байхгүй. Харин 100 жилийн дараа та хэн байх вэ? Хаана байх вэ гэдгийг өнөөдөр та биднийг хийж байгаа сонголт тодорхойлд юм байна. Өнөөдөр та Есүсийг сонгох уу? Та өнөөдөр би Есүстэй адил хувь хүн болж өөрсгөнө гэдэг сонголт хийх үү? Энэ бидний 100 жилийн дараа хаана байхыг, хэн байхыг тодорхойлдог гэсэн үг. Тэгэхээр энэ ертөнцийн хуурамч, хоосон, дэмий зорилгоудын хойноос битгий бүх амьдралаа үрээрэй. Энэ дэлхий дээр таны юу хийж байгаатай нь бурханд чухал биш. Таны хэн байгаатай нь хувь хүний зан төрхийн хувьд яг та хэн болж байгааг тань л бурхан хардаг. Таны энэ амьдралыг ашиглаж бурхан таныг яг тэр хувь хүний хүссэн мөн төрх рүүгээ аваачих гэж л танд энэ амьдралын хувь тавиланг зөвшөөрч өгдөг. Таны амьдрал тохиолдож байгаа бүх зүйлд өөрийн утга учир шалтгаан байна. Тийм ээ? Бид нар өнөөдөр хэлж байна. Өнөөдөр миний амьдралд тулгарсан асуудлыг би хараад би юу гэж харах уу гэхлээр энэ нөхцөл байдлаар дамжуулаад бурхан намайг ямар зан төрхтэй болохыг хүсэж байгаа бэ? Би тэрийг хараад яг тэр зан төрхийг би өөр дөрөд төлөвшүүлэх зорилгыг, шийдвэрийг гаргаж сонголтыг хийх хэрэгтэй. Ингүүл нөхцөл байдал аяндаа өөрчлөгдөнө. Бид нар зан төрхөө өөрчлөختөөр биш,
нөхцөл байдлаа өөрчлөхтөр төвлөрөөд байдаг учраас эдгээр зүйлс бидний амьдралаас авагддаг. Та өнөөдөр ядуу зүдүү хүрч ядаж амьдарч байгаа бол эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр та мөнгийг хэр зэрэг чухал үзэх юм, бурхныг хэр зэрэг чухал үзэх юм гэдэг хараа тань зөв цэг дээрээ байна биш байна л гэсэн үг. Та бурхан мөнгө хоёрыг харах хараага зөв цэг дээр аваачвал тэр гачигдал өнөөдрийн асуудалтай таны амьдралаас авагдах болно. Яагад гэвэл тэр асуудал таны амьдралд байгаад тэндээс ургах ёстой үр жимс нь ургачихсан бол тэр нөхцөл байдлыг танд өргөжлүүлж өгөх бурханд шалтгаан байхгүй болно гэсэн үг. Тийм ээ? Тэгээ би дахин ярьж байгаа. Би одоо сүүлийн миний 10 хэдэн жилийн амьдралд хийж байгаа ажил, үйлс, бизнес ерөөсө бүтэж байгаа юм байхгүй гэдэг. Тэгэд энэ нь надад энэ урт удаан хугацааны бүтлэггүй ийм гөлгөр байдал надад юу ойлгуулсан бэ гэхээр ганжиргоо чиний амьдралд амжилт ерөөсөө тийм чухал биш. Өнөөдрийн би та нарт ойлгуулах гээд ингэж хилээд байгаа зүйлсүүдийг л тэр 10 хэдэн жил би бүтлэхгүй байж ич бурхан надад ойлгуулж. Чи насан турш би нэг хэн нэгэн болох ёстой. Би нэг мундгал хүн болох ёстой. Би нэг л амжилтанд хүрэх ёстой. Би нэг л бусдаас л дээгүүр болох ёстой гэж чичирч амьдэрсэн байна. Тэр ерөөсөө чухал биш. Чи харин тэр хэн болж энэ ертөнцид ямар амжилт олж юу хийж байгаа чинь биш. Чи хувь хүний хувьд хэн болж байна гэдэг дээр л төвлөр. Энэ дээрээ чи сонголт хий. Энэ дээрээ чи шийдвэр гаргаа гэдгийг л бурхан надад ойлгуулсан. Би яг түрүү чи өөрөө өгүүлж байгаа шиг нөхцөл байдлаа өөрчлөх гэж оролдоод нэгж бүтэхгүй байна. Харин би нөхцөл байдлаа өөрчлөх биш, нөхцөл байдлаас би ямар зам төрхтэй хүн болох гэдэг сонголтоо хийх ёстой юм аа. Тийм ээ? Тэгвэл таны нөхцөл байдал өөрчлөгдөнө. За тэгээд өнөөдрийн хичээл энд хүргээд зогсъё. Бид нар дөнгөж ихний оршил хэсгийг үзлээ. Тэгээд яагаад энийг ингэж их чухалчилж ярих ёстой вэ? Энэ бол энэ саяны энэ хараа хандлагыг бид нар өөрийн хэсэг болгох юм бол бус хичээлүүд нь ерөөсөө тийм хэцүү биш. Бус хичээлүүдийг сонсоод тийм яг тэгин шүү дээ. Яг тийм учраас л ингэж хэлж байгаа наадах чинь. Тийм ээ. Тэгэхээр бидний хувьд энэ шин зөв бурхны үүднээс хараа хандлагыг бид нар хүлээж авах нь чухал юм аа. За тэгээ баярлалаа. Өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Дараагийн 7 хоногт яг энэ хичээл үргэлжлүүлнэ.